За энэ нөгөө Сэмүүтийн хашаанд нөгөө баригдах барилгын зураг төсөв нь хийгдсэн болов уу гэсэн хүүхэд залуусын хамгааллын хөтөлбөр гэж асуусан. Тэгээ аль орны ер нь хуулийг бас голчилсан бэ? Одоо бид нар чинь нэг хуулийнхтай ерөөхдөө нэг орны юу нэг жахан ингээд судлаад аваад байдаг штэ. Тэгсэн юм уу эсвэл их олон орныхыг судалсан юм уу гэдэг юм зүйлүүд. За аль микрофон? 3. За 3 дугаар микрофон. За одондоо гишүүний асуултанд хариулъя. Хуулийн төслийг боловсруулахад харьцуулсан судалгаа хийсэн. За Европын холбооны улсуудын жишээ, за мэдээж одоо энэ Зүүн Аз, Зүүн Өмнөд Азийн улсуудын жишээ. Сүүлийн үед манай бас гадаад харилцаа өргөжих Монгол улсын иргэд гадаад их зорчиж байгаатай холбогдуулан энэ Зүүн Өмнөд Аз бусад улсууд одоо энэ харт тамхитай нэлээд өргөн тархсан ийм санаа зовох ийм нөхцөл байдлуудаас ажиглагдаад байгаа. Тийм учраас эдгээр улсуудын хууль тогтоомжийг онцгойлон бас судалсан байгаа. Тэгээд Нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан энэ зөвлөм зааврууд олон улсын гэрээ конвенцэд манай хууль тогтоомжийг бүрэн нийцүүлэхэд ер нь гол анхаарсан. 1961, 71, 89 оны конвенц Монгол улс нэгдсэн мөртлөө хууль тогтоомжоо бүрэн нийцүүлэх асуудал бол орхигдсон байсан. Тийм учраас эдгээр конвенц гүйцэн ширлэх үү? 3 дугаар микрофон. Гол анхаарсан байгаа гэдгийг хэлье. За та бас түрүү асуусан би нэг гүйцэгэд хариулахад бид энэ нөгөө сухтууруулах, мансууруулах донтой эмэгтэй тэмцэх чиглэлээр бас нөгөө тусгай байгууллага Сэмүүтийн хашаанд байгуулна гэж ярьж байсан. Энийний зураг төсвийн асуудлыг бол эдийн засгийн хөгжлийн яамд аль биесээр тавиад төсөв мөнгө шийдэгдээд ингээ хийгдээд явж байгаа гэдгийг бас танд хэлье. За яг гүйцэн ширлэх үү? За тодруулъя. 3 дугаар микрофон. За бидний бас энэ хуулийн гол концепц бол бас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлууд байгаа. Энд бол одоо боловсролын байгууллагын зүгээс гол анхаарах ёстой зүйлүүд бий. Тийм учраас энэ дээр одоо урьдчилан сэргийлэх чиглэлээр боловсролын байгууллагын хүлээх үүргийг маш тодорхой хуулийн төсөл тусгасан байгаа гэдгийг хэлье. За нөгөө талаас бас бид та бас асуусан нөгөө энэ эрүүл мэндийн даатгал гэж ярьж байсан ба. За бид эрүүл мэндийн даатгалаар бас энэ одоо жишээ нь өөрөө сайн дураараа энэ донтох эмгэгтэй хүн сайн дураараа эмчлүүлэх гээд ирэхэд нь энэ хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн илүү энэ хүнд туслах эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх туслах